За тэгэхээр маш олон хүмүүс дундаж төвшнөөсөө дээшиж чадахгүй дундаж төвшөндөө ирээд гаццсан тиймэрхүү байдалд ингээд орсон байдаг. За англи хэл дээр яаж бусдаас дагуу гарах вэ гэдэг дээр би танарт нэг онлайн сургалтаас нэг хичээлийг нь авч орохоор боллоо. Өнөөдрийн үзэх хичээл маань юу вэ гэх юм бол бусдаас яаж бичиг болон яриан дээрээ давуу гарах вэ? За тэгэхээр та нарын яриа бичиг дээр та нар өөрсдөө бас анзаардаг бах. Яг л нэг байдлаараа ингээд өгүүлбэр бичээд ингээд яваад байдаг те. Тэгээ тэр байдлаараа өгүүлбэр бичээд яваад байхад эцэст яадаг вэ гэхээр нэг энгийн өгүүлбэрүүдээр нэг эссе бичсэн байдаг ч юм. Яг ингээд адилхан бүтэцтэй өгүүлбэрүүдээр ингээд эссе бичсэн байдаг ч юм. Тиймэрхүү асуудалд орсон байдаг. За тэгэхээр та бүхэнд энэ асуудлыг шийдвэрлэх айгүй чухал хэрэгтэй нэг хичээлийг орё. За энэ хичээлийг орохоос өмнө яг та нарт юу сурах ёстой вэ гэх юм бол хамгийн түрүүнд verb болон adjective-ийг noun хэлбэрлүүнд хуургаж сурах хэрэгтэй. За тэгэхээр бүгд нэг verb-ууд байж жишээлбэл бол agree гэдэг ч юм уу те. Тэгвэл agree гэдэг verb нь болохоор noun руугаа яаж хуурдаг вэ? За agree гэдэг нь noun руугаа хуурахаар agreement болдог тийм үү? За adjective-с noun болдог гэдэг noun яаж хуурдаг вэ гэх юм бол жишээлбэл happy гэдэг adjective байгаа. Тэнгүүд тэр adjective noun руу хуурахаараа юу болдог вэ? Happiness болно. За ингээд маш олон хүмүүс үг цээжлэхтэр ингээд асуудалтай байдаг. Verb болон adjective-ууд цээжлээд тэрний noun хөлбөр эсвэл noun хөлбөрийнхаа adjective хөлбөр verb хөлбөрийг нь болохоор та нар цээжлээд явчихаа. Тэгэх юм бол та нарт үгээ цээжлэхэд айгүй амархан болно, үгийн баялаг та нар эрс нэмэгдэх байгаа шүү. За тэгэхээр жишээ болгож би нэг хэдэн юм бичсэн баг. Бүгд энийг сонирхож харъя. Хамгийн түрүүнд improve гэсэн үйл үг байна. Тийм үү? Improve гэдэг үйл үг нь өөрөө improvement болж noun руугаа хөрж байгаа. За skilled гэдэг adjective нь болохоор skillfulness гэсэн noun руу хөрж байгаа. За энэ чинь та нар харж байгаа verb-с noun руу adjective-с noun руу гэж хөрж байна, тийм үү? За тэгвэл та нар тэгвэл энэ хоёр өгүүлбэрийг харьцуулаад үз. Poor countries should improve their health and education in order to develop гэдэг чинь тийм. За тэгэхээр ядуу орнууд өөрсдийнхөө эрүүл мэнд болон боловсрол дээр боловсролыг сайжруулж ингээд хөгжих болно гэсэн нэг ийм утгатай энгийн өгүүлбэр. За та нар болохоор дундаж төвчний хүмүүс бол иймэрхүү өгүүлбэрийг биш чадчих байх шүү дээ. Тэгэнгүүт яг тэрний дараагийн upper intermediate advanced төвчний хүмүүс яаж бичдэг вэ гэх юм бол improvements in health and education is important for the development of poor countries. За энэ та нар анзаарч байгаа improve гэдэг үйл үг нь өөрөө improvements гэсэн noun болж байна. Тэгээ develop гэсэн үйл үг нь болохоор development гэсэн noun руу хуурж байна. За тэгэхээр та нар энэ нэг юм анзаарч байгаа энэ хоёулаа айгуу жоохон тийм хүнд өгүүлбэрүүд байгаа шүү. Тэгэхээр тэрийг анзаараарай. Энгийн өгүүлбэрүүдээр ч гэсэн энийг ашиглаж болно. Гэхдээ хамгийн түрүүнд та нар яах ёстой вэ гэх юм бол verb, adjective хоёроо noun руу хуургаж сурах хэрэгтэй. За тэгэхээр яг иймэрхүү өгүүлбэрүүд хамгийн их хвчлэг хаана олдог вэ гэх юм бол academic writing, IELTS-ийн эссенүүдээр маш их байдаг. IELTS-ийн writing task 2-ын та нар sample тэ 8 эсвэл 8.5 band score-тэй IELTS-ийн эссенүүдийг та нар хараад үзээр яг иймэрхүү өгүүлбэрүүд маш их байгаа. Хамгийн гол нь энэ давуу бусдаас ингэж давуу гаргаж байгаа арга нь юу вэ гэх юм бол өгүүлбэрийн noun-аар эхлүүлж байна. Өгүүлбэр дотор байгаа үйл өгүүдийг нь болохоор noun хөлбөрөөр хуургаж байна. Та нар тэрийг сайн анзаараарай. Энэ болохоор шууд аяах нэг noun-аар эхэлж байгаа ч гэсэн яг юу болж байгаа гэх юм бол одоо сайжруулалт те сайжруулах ёстой гэсэн үйл үгээр оруулахаас илүү сайжруулалт нь гэдэг одоо эрүүл мэнд болон боловсрол дээрх сайжруулалт нь гэсэн иймэрхүү байдлаар ингэж бичиж байгаа шүү. Та нар монголоор ч гэсэн бас зүгээр ингээд өгүүлбэрүүдийг хооронд нь харьцуулаад үзээрэй те. Зүгээр ингээд нэг энгийн өгүүлбэр жоохон хүнд хэцүү өгүүлбэрүүд болохоор хоорондоо юугаар ялгаатай вэ гэх юм бол хэцүү өгүүлбэрүүд нь те арай жоохон advanced төвчний өгүүлбэрүүд нь яадаг вэ гэх юм бол хамгийн ихэнд өгүүлбэрээ эхлүүлэхдээ noun-аар эхлүүлдэг байгаа шүү. Окей. За би танарт айгүй энгийн байдлаар энийг ингээд тайлбарлах гэж оролдъё. За энэ хоёр өгүүлбэрийг та нар харьцуулаад үзээрэй. Хамгийн ихний өгүүлбэр нь юу вэ гэх юм бол энэ барилга 3 сарын дотор баригдсан гэсэн энгийн өгүүлбэр байна, тийм үү? Энэний хэцүү өгүүлбэр нь юу вэ гэх юм бол энэ барилгын баригдах хугацаа нь 3 сар байсан. За энэ хоёрын хооронд нэг жижигхэн нэг ялгаа байгаа. Айгүй жижигхэн ялгаа байгаа. Гэхдээ хамгийн гол нь энэ иймэрхүү өгүүлбэрүүдийг та нар ингээд англи дээр бичиж чадах эсэх чинь та нарын яг аль төвшөнд байгааг аюу сайн тодорхойлж өгдөг байгаа шүү. За энэ бол бусдаас давуу гарах арга гэж байгаа. Яагаад ингэж хэлж байгаа гэх юм бол одоо Монголд байгаа маш олон залуус яг энгийн өгүүлбэр дээр ингэж бичээд яваад байгаа байхгүй юу? Яг ингээд те энэ барилга 3 сарын дотор баригдсан гэдэг. Гэхдээ яг та болохоор өөрөө яаж тэр хүмүүсээс давуу тэр энэ хүмүүсээс нэг төвшний дээр зогсож болох вэ гэх юм бол наавна хамгийн ихэнд тавиад одоо тэгэх процесс нь гэдэг ч юм уу эсвэл тэгэлт нь те иймэрхүү байдлаар
өгүүлбэрээ эхлүүлээд өгүүлбэр цааш нь явуулах юм бол энэ бусдаас давуу болж болох нь. За би тэгвэл та нарт дахиад нэг жишээ өгье. Энэ удаа яг яаж байгаа гэх юм бол adjective-ээс noun руу хувиргаад өгүүлбэр ингээд жоохон хэцүү бусдаас давуу гарах байдал руу ингээд шилжүүлж байгаа. За хамгийн ихний өгүүлбэр харъя. He is skilled at playing the guitar because he worked hard and made a lot of effort гэдэг чинь. За иймэрхүү өгүүлбэрийг бол бөөнөрөө хийж чадна шүү дээ. Айгүй амархан. Тэр гитар тоглохдоо маш чадварлаг. Яагаад гэвэл тэр маш их хөдөлмөрсөн дээрээс нь нэлээх хүч чармаалт гаргасан гэдэг чинь тийм. За энэ хөвлөрөөр бөөнөр хийгээд зурсан. За энэний хэцүү хөвлөр нь юу гэх юм бол энэ adjective бөөнөр noun руу хуургаад өгүүлбэрээ гэдэг хэлж байна тийм. His skillfulness in playing the guitar shows the hard work and effort he has made гэдэг. За энэ чинь яг тэрний гитар тоглох чадварлаг байдал нь ямар их хүч хөдөлмөр хүчин чармаалтыг гаргасныг харуулж байна гэдэг чинь. За монголоор хэлэхэд хүртэл энэ хоёр өгүүлбэр нь бол төвшний хувьд айгүй ондоо гэдгийг бол бөөнөрө харж чадж байна. За энэний ажилтны хөлбөр нь болохоор skilled гэхээр чадварлаг, skillfulness гэхээр чадварлаг байдал гэж хуурж байгаа шүү. Тэрийг сайн анзаараарай. Бөөнөрө ерөөсөө adjective noun хоёрыг ялгаж сураагүй байдаг шүү. За жишээлбэл бол happy гэхээр аз жаргалтай хүнийг хэлнэ те. Happy гэж he is happy гэж хүнийг аз жаргалтай гэж тодорхойлно. Тэгвэл тэрний noun хөлбөр нь болохоор happiness те. Түүний аз жаргал аз жаргалтай гэж хүнийг тодорхойлж байгаа шүү. Түүний аз жаргал ч юм уу те. Аз жаргал нь өөрөө гэдэг ч юм. Тиймэрхүү байдлаар ингэж явж байгаа шүү. Ингээд та бүхэнд бусдаас яаж давуу гарах өөрийнхөө энэ аргаа ингээд танилцууллаа. Яаж вэ гэх юм бол зүгээр энгийн өгүүлбэр ингэж те. Одоо ингээд I love you because эсвэл I like dog because they're cute те. Иймэрхүү байдлаар иймэрхүү энгийн өгүүлбэрүүдийг ашиглахаас илүү яаж бусдаас давуу гарч өөрийнхөө өгүүлбэрүүдийг наанаар эхлүүлснээр илүү академик, илүү хэцүү, илүү хүнд байдлаар ярьж болох вэ, бичиж болох вэ гэдгийг та нарт тайлбарлаа. За тэгэхээр Монголын ихэнх залуус болохоор хамгийн ихний энэ байдлаар өгүүлбэрээ бичиж явдаг. Гэхдээ энэ бичлэгийг үзнээр та нэгсэндээ Монголын англи хэл сурж байгаа эсвэл мэддэг ихэнх хүмүүсээс давуу гарчлаа гэсэн үг шүү. За тэгэхээр ингээд өнөөдөр хичээл дууслаа. Ойлгомжтой яг энэ хичээлийг би онлайн сургалтын дээр илүү дэлгэрэнгүй ярьж яаж яг иймэрхүү өгүүлбэрийг зохиох вэ те. Цаашдаа болохоор өөрөө энийг яаж хөгжүүлж болох вэ гэдэг дээр заах байгаа. Хэрвээ та нар сонирхож байгаа бол би өөрийнхөө description дээр бүртгүүлэх линкийг оруулъя. Энээс гадна миний өөрийн сурсан бичиг яриа дээр ашигладаг бүх маргачлалтай сүүлийн хэдэн жилийн турш би багшилж байгаа бүр насаараа англи хэл сурж байгаа хүний хувьд болохоор яаж өөрийнхөө би бичгээ академик болгосон, IELTS болгосон, яаж өндөр түвшинд бичиж ярьж сурсан гэдгийг болохоор та бүхэнд заах байгаа. Энэ бол зүгээр нэг хэдин дүрм заагаад үг заагаа те үг цээжлэх иймэрхүү ингээд арга марга зааж байгаа биш. Яаж дараагийн левел рүү ахиж болох вэ гэдэг хичээл шүү. Тэрийг сайн анзаараарай. Яагаад гэх юм бол одоо суралт болгонд багш болгон яг иймэрхүү хичээлүүд заагаад байгаа тийм ингээл дүрмээ ингэж ашигла дүрмээ ингэтэгтэй үг 1000 үг цээжлэх арга марга гэсэн иймэрхүү юм зааж байгаа. Би болохоор яг тийм заахгүй. Би яг дунд төвшнөөс accent төвшөнтэй бүр advanced төвшин fluent native speaker шиг ярьж чадах, бичих чадах төвшөнд авчрах та нарт тийм хичээлүүд заах байгаа шүү. Яг яаж цаашаа өөрийгөө хөгжүүлэх вэ гэдэг дээр бас хичээл заах байгаа. За тэгэхээр хэрэг сонирхож байгаа бол би өөрийнхөө сургалтын хөтөлбөрөө ингээд description дээр бас тавьчих. Та бүхэн сургалтанд бүртгүүлээрэй гэж би хэлмээр энэ та хэрвээ үнэхээр англи бүр сайжрий те бүр ингээд маш өндөр түвшинд сурыг гэж байгаа бол заавал сургалтанд суугаарай гэж би хэлмээр байна. За амжилт хүсье.